Ардчилсан Конго улсын ашигт малтмлыг гар утасны үйлдвэрлэлд ашигладаг. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд ардчилсан Конго улс дахь иргэний дайны улмаас 5 сая хүн амнасаа алдсан. Нэгдсэн үндэсний байгууллагын олон жилийн туршид ашигт малтмлын 8 болон иргэний дайны хоорондох холбоосын талаар мэдээлсээр ирсэн. Концерн үзүүлж байна. Сайн байна уу? Миний нэрийг Фрэнк Фүүлсэн гэдэг. Тийм ээ, би Дайны киноны найруулагч. Би Nokia-гийн төв дээр очиж танай компани нийгмийн болон корпорацийн хариуцлагын тухай ярилцлага авахыг хүсэж байгаа юм л та. Компани хэвлэл мэдээллийн төлөөлөгчтэйгөө намайг холбож өгч тус болох юм биш үү? Цост гар утас. Харамсалтай тийх боломжгүй байна. Миний анхны гар утас Nokia байсан юм. Тэрнээс хойш би байнга л Nokia хэрэглэж байна. Хэсэг Sony Ericsson бариад буцаад Nokia барьсан. Асуулт асуучих уу? Гар утсанд ашигладаг ашигт малтмал 100 Конгогоос орж ирдэг гэж би сонссон юм л та. Би тэр тухай мэдэхгүй учраас өөрөө судлаж байгаа л танд хариу хэлж чадах нь дээ. Уучлаарай. Ярилцлага өгөхгүй. Ярилцлага өгөхгүй. Хэвлэлийн баг хурал 10:30-д байгаа. Гэхдээ зөвхөн урилгатай сэтгүүлчдэд л нээлттэй. Бидний утас үнэхээр Конгодынхаа дайныг санхүүжүүлдэг ашигт малтмалтай юм уу? Хэрвээ дэлхийд даяараа энийг мэддэг юм бол яагаад энэ асуудлаар хинч юу ч хийхгүй байгаа юм бэ? Эсвэл зүгээр л Конго хэд хол санагдсан юм уу? Миний утас дайныг санхүүжүүлэхдээ би эвлэрээд амьдрч чадахгүй. Хэрвээ Конгод хүмүүсийн амь насыг авч явсаар байгаа бол би энэ утсаараа их нэртэй хайрын мессеж явуулсаар эсвэл охидтойгоо ярьсаар байж чадахгүй. Хэрвээ миний гар утас цустай бол шүү дээ. Миний гар утасны компани дэлхийд даяараа нийгмийн хариуцлагаараа алдартай. Тэд миний утсанд цустай ашигт малтмал байгаа эсхийг мэдчил байж таараа. Бид Nokia компани дээр ирээд байна. За таныг хэн хүлээж авах ёстой? Бидний хүлээж авах хүн байхгүй байгаа. Та бүртгүүлээгүй мө? Үгүй. Тэгвэл би таныг бүртгэх хэрэгтэй юм байна. Таны нэрийн хуудсыг авч болох уу? Тэгэлгүй яах вэ? Та манай олон нийтэд харилцах ажилтнтай ярих хэрэгтэй. Тэд энэ талаар илүү мэдэж байгаа. Та ямар сэдвээр ярилцахыг хүсэж байгаа вэ? Гар утсанд хэрэглэдэг ашигт малтмал 100 Конгогоос ирдэг бөгөөд тэнд явдаж буй иргэний дайныг санхүүжүүлдэг гэж би сонссон юм л да. Энэ нь гар утасны үйлдвэрлэлийн салбарт томоохон асуудал үүсгэж байгаа гэж сонссон юм. За тэгвэл тэнд байгаа охид таны асуудлыг шийдвэрлээд хэрэгтэй хүмүүстэй холбож өгнө. Би ажилтан руугаа яриад таныг очиж байгаа гэд хэлчихье. Уучлаарай. Өнөөдөр энэ талаар ярилцлага өгөх хүн алга. Гэхдээ би тантай холбогдох дугаарыг аваад эргээд холбогдъё. Өөр цагтаа бол сайн да. За. Маш их баярлалаа. Баяртай. Баяртай. Миний нэрийг Фүүлсэн гэдэг. Олон нийтэд харилцах хэлтсийн хэн нэгэнтэй ярихыг хүсэж байна л да. Түр хүлээгээрэй. Яг одоогоор танд туслах боломжтой хүн алгадаа. За, гэхдээ би хэнтэй ярих ёстой? Одоогоор би сайн мэдэхгүй байна. Холбоо барих хүн алга. Энэ л дугаар байдгийн. Хариуцлах хүн хаана байгааг би мэдэхгүй байна. Та байршлыг харах хэрэгтэй. Тэр хүн магад өөр оронд ажилдаг байж болох юм. Эсвэл Оскар сүлжээ иргэн Nokia. Одоогоор би уцаар ярих боломжгүй байгаа тул хэлэх зүйлээ үлдээнэ. Яаралтай бол мессеж явуулна. Аль болохоор хурдан эргэж холбогдохыг хичээнэ. Баярлалаа. Тэд яагаад надтай ярихгүй байгаа юм бэ? Тэд цуст ашигт малтмал үнэхээр ашигладаг юм уу? Хэрвээ үнэн бол энэ нь өөрсдийг нь хүний төлөө корпорац гэдэг тодорхойлолтод нь нийцэхгүй л байна.
Миний утсанд цус ашигт малтмал байвал Nokia-гийн дүр зураг тэс өөр болно. Миний бодсон шиг үнэхээр нийгмийн хариуцлагатай биш болох магадлалтай юм. Ашигт малтмал хаанаас ирдэг талаар, үнэхээр иргэний дайныг санхүүжүүлж байгаа эсэх талаар өөрийн нүдээр олж мэдхээр би Конго улсыг зорж байна. Зуун жилийн өмнө 2 дугаар Леопольд хаан Конгог өөрийн хувийн колони болгосон юм. Дөнгөж үйлдвэржилтийн эрен эхэлсэн үе. Хөгжиж байсан автомашины салбар Конгогийн эрдзэнээс хараад бусдвал Леопольд Конгогийн эрдзэнийг экспортлсноор дэлхийн толгой баячуудын нэг болсон байдаг. Киншаса ардчилсан Конго улс. Байгалийн баялаг ихтэйгээс үл хамааран Конго өнөөдөр ядуурлын цэгт хүрсэн. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд зүүн Конгод хэд хэдэн зэвсгэлсэн бүлэглэлүүдийн мөргөлдөөнд 5 сая хүн амь өргөдсөн. Мөргөлдөөний явцад ойролцоогоор 300 мянгаас багагүй эмэгтэйчүүд хүчндүүлсэн тоо байдаг. Ийм газар би уул уурхаа руу хэрхэн хөлөө тавих вэ? Яманд ажилдаг ноён компанитай уулзах цаг авчихлаа. Хэрэгтэй зүг рүү хандуулж өгнө байхаа гэж найдаж байна. Өнөөрөө биш маргааш миний зургийг авбал сайн да. Өнөөрөө биш. Тийм ээ би ажилгүй байгаа. Үгүй. Би шар эргээ уугаад зөв. Уул уурхай яам Киншаса. Сайн байна уу ноён орлогч сайдаа? Кивүүгээс ирдэг туулан чулууны дээж энд байна. Мөн кивүүгээс ирдэг калтаны дээж энэ байна. Эдгээрийг цахилгаан хэрэгсэлд ашигладаг юм л да. Жишээ нь гар утсанд. Цуст ашигт малтмалыг хайхын тулд Киев руу явах хэрэгтэй гэж Кампе хэллээ. Тэр өөрөө хувийн компанитай зөвхөн яаманд ажилддаг юм байна. Хувийн компаниар дамжуулж гадаадын корпорациудад өөрийнхөө яамнаас олборлолтын лицензийг олгосныхоо төлөө их мөнгө тэднээс авдаг юм байна. Ашиг сонирхлын зөрчил байгаа юм биш үү? Яаманд бас хувийн секторт зэрэг ажиллана гэхээр аль талд нь байгаад байна гэсэн үг шүү дээ. Сайн шүү дээ. Би одоо хоёр ч талын туршлагатай. Хувийнхаа туршлагаас энд ашиглаж болно. Хувийнхаа асуудалд өөрийнхөө туршлагыг ашиглаж болно. Манай дайнд төрийн албан хаагч уул уурхай яаманд ажиллахынхаа хажуугаар хувьд уурхайтай бол хууль бус гэж тооцдог юм л да. Би шийдвэр гаргадаг вэ? Хэн гаргадаг юм? Мэдэхгүй. Тэр бол улс төр. Би улс төрч биш. Би шинжлэх ухааны хүн. Бас бизнес эрхлэгч. Улс төрч биш. Баярлалаа. Конгод аюулгүй нисэх ганц арга нь нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулах хүчнийхэнтэй нисэх. Би хойд Киевд байдаг Гома руу явж байна. Киев миний очих ёстой газар мөн үү үгүй юуг би сайн мэдэхгүй ч өөр шинэ мэдээлэл алга.
Гома, хойд Киво. Цуст ашигт малтмалуудыг хайх зөв газар шиг харагдаж байна. Дэлхийн өөр хаанч нэгдсэн үндэсний байгууллага ийм олон инхийг савхиулагч байдаггүй. Тэдний үүрэг нь зэвсэгсэн бүлэглүүдээс энгийн иргэдийг хамгаалах. Гэхдээ цэнхэр дуулахтнууд том хотууд гол замуудаас нэг их холддог бай. Хянгийн ашигт малтмалаас мөнгө олж байгаа талаар нэгдсэн үндэсний байгууллага мэдэх ёстой. Нэгдсэн үндэсний байгууллагын офис дээр Воликале бүсийг хариуцсан дэслэгч Рахмантай холбогдсон. Уур хаануудын тодорхой байршил мөн тэдгээрийн ашигт малтмал зэвсэгт бүлэглүүдийг санхүүжүүлж байгаа эсэх тухай мэдээлэл авмаар байна. За энэ байна. За ноёдоо. Энэ бол Воликалегийн газрын зураг. Байгалийн баялаг ашигт малтмалын маш чухал нутаг. Энэ нутагт чухал хоёр газар бий. Бисэ, Киламбо гэж. Туулган жолоо, хөнгөн цагааны хөдрийг тэндээс олборлдог юм. Бисэд 15,000-аас 20,000 хүн ашигт малтмал олборлох зөөх ажил хийдэг. Олборлсон малтлагыг Бижингала, Оскари, Мубир үзөөдөг. Эдгээр газарт очиход дор хаяж 2 хоног явна. Эдгээр нутагт зэвсгэлсэн бүлэглүүд бий юу? Тэр газруудыг би сайн мэдэхгүй. Фрэнк, би зөвхөн баримттай л зүйл ярина. Тэгвэл та тэр талаар ярихгүй юу? Тийм ээ, тийм. Би Киламбо дэх онгоц газар дэх шинэ зурвас барьж байгаа талаар ярина. Бисэд олборлдог 2 ашигт малтмалын тухай би ярьсан шүү дээ. Юу санхүүжүүлж байгааг та хэлж чадахгүй юу? Гол тоглогчдыг би танд зааж өгсөн. Гэхдээ санхүүжүүлж байгаа зүйлийн талаар та ярьж чадахгүй юу? За ойлголоо. Тодорхой зүйл байна уу? За ирч шиг боллоо. Нэг зүйл би зөв баярлалаа. Дэслэгч Рахман яагаад надад уур хаанууд зэвсэгт этгээдүүдийг санхүүжүүлэхийг хэлсэнгүй вэ? Энэ талаар нэгдсэн үндэсний байгууллагын тайлангууд гарч ирсэн байхад тэр юунаас айсан болоо? Энд нэгдсэн үндэсний байгууллагч занал хийлэлд ор байдаг мэт мэдрэмж төрлөө. Энэ нутаг дахь олон уурхайгаас Бисэгийг хамгийн том нь гинэ. Өнгөрсөн хэдэн жил энэ уурхай цусд түүхтэй болж хувирсан юм. Би уурхайг нүдэрээ хармаар байна. Нэгдсэн үндэсний байгууллага тийшээ намайг авч нисгүү гэдэгт л асуулт байна. Тэхийн тулд би хэвлэлийн төлөөлөгчийн газрын Сильвитэй ярих хэрэгтэй. Тийшээ нисэхэд олон цаг брокколи байцаа шиг юм доор харагддаг юм. Зөвхөн аймод юу ч харагддаггүй. Зарим газар тэр брокколи байцааны талбай гимтсэн юм шиг харагддаг. Тэр бол уурхай. Воликалед болж буй зүйлсийн талаар нэгдсэн үндэсний байгууллага ярихаас сэрэмжилж байгаа ч намайг тийш хүргэж өгөх тал дээр ямар ч асуудал гаргасангүй. Та Бисэ рүү явж гэнэ үү? Хүмүүсийг алдаг газар руу? Болгоомжтой яваарай. Энэ хүмүүс бүр ямар ч хяналтгүй шүү. Юу ч тохиолдож болно хөгшөө. Айн гүнд байх болно. Гүн гүндээ 90 км-ийн гүн. Тоглоом ерөөсөө биш шүү. Болгоомжтой байгаарай. Бурхан минь бид танд өнөөдрөө зориулж байна. Бид бүгдийг хамгаалж хайрл. Ивэл тань бид бүгдэд эрг. Нэгдсэн үндэсний байгууллага шаардлагатай бичиг заасны ажлыг гүйцэтгэхэд хэд хоног болно. Тэгээд л Воликале руу нисдэг тэргээр явна да. ертөнцийн эзний хүү Есүс энд ирээд буцаад Деважин руугаа явсан. Тэр иргэж ирнэ. Хизээ гэдг нь бид мэдэхгүй. Би их сайн евангелист. Ариун сүнс таныг ивэг. Нэгдсэн үндэсний байгууллага надад өгөхгүй байгаа мэдээллийг би хэрхэн олж авах вэ? Гомод цагаан арьснуудын ордог нэг цэнгэний газрыг би оллоо. Уурхай зэвсэг бүлэглүүдийн хоорондох холбооны талаар мэдмээр байна. Энд хэд олон асуулт асуух нь аюултай гэж надад хүмүүс хэллээ. NPC буюу ашигт малтмалын боловсруулалтын компани хэдэн залуустай танилцаж тэдэнтэй хамт архитахаар шийдлээ.
Маргааш өглөө нь би тэдний нэгнийх нь гэрт сэрлээ. Бармен кинонд ярилцлага өгөхгүй гэсэн ч тэрээр надад урчин ажил олгогч нь миний очихыг хүсэж байгаа уурхайн лицензийг эзэмшдэг гэж хэлсэн юм. Тэрнтэй хамт ажилладаг хэн ч ярилцлага өгөхийг хүсэхгүй гэж тэр хэлсэн. Эзнийхээ ажлын өрөөнд намайг тэр үдээс хойш аваачсан юм. Миний хуруу байгаа газар Гома. Бидний байгаа газар. Цэнхэр хэсгүүд нь цагаан тугалаг, гянтны хайгуул эсвэл олборлтын гол лицензтэй газрууд. Эдгээр нь Бельгийн колони үеийн уурхайн олборлолтын үйлдэгдлүүд. Энэ нутаг дахь зэвсгэлсэн бүлэглүүдийн талаар та юу хэлж чадах вэ? Ер нь бол маш хөдөлгөөнтэй шүү. Бид тэнд хайгуул хийж байсан юм. Геологчид тийш очсон. Тэгээд байж байтал гинэт бутнаас хүмүүс гараад ирсэн. Тэндээс Колоратугийн гол зам хүртэлх 30 км-ийг Симбагийн хянаж байсан юм. Тэрүүгээр явахын тулд биднийг $30 төлөө гэсэн. Тэнд мэдээж хэрэг бас 85 дугаар баригад байгаа. Замын энэ хаваар хашлага хийсэн байгаа. Энд Никунда генералийн хүмүүс ч байгаа. Энэ ууланд Интраханви нар байгаа. Тэд бас л татвар авдаг юм. Үнэхээр хөдөлгөөнтэй шүү. Нэг газрыг хашаад тэрийг тордож байгаад шинэ газар руу очино. Гомагаас миний хуруу байгаа Бесигийн уурхай хүртэл онгоцоор ойролцоогоор 170 км ниснэ. Харин Валикали энэ байна. Онгоцоор ойролцоогоор 130 км ниснэ. Бизий хаана вэ? Энэ дээр байна. Кино бүтээгчдийн хувьд Бизий руу явж тэнд зураг авах аюултай юу? Хүмүүс хэрэг цогцсноос шалтгаална да. Хэрэг мөнгө хүсгээс шалтгаална. MPC-гийнх нь Бизий руу очих гэж 2 жил хүлээсэн. Харин тэр үед өөрөөр зэвсэгт бүлгүүд тэр уурхайг хянаж байсан. Яг одоогоор Бизийг Конгогийн зэвсэгт хүчнийхэн хянаж байгаа. MPC-гийн хэлснээр Конгогийн арим яг л зэвсэгсэн бүлгүүд шиг авирлаж байгаа гэсэн. Хурандаа сайн бий бол новш. Хөөе би чам сонссон шүү. Дахиад хэлдэ. Чи сая юу гिचх вэ? Би сая зүгээр л Чин улсад хинд итгэдэг вэ? За тэгээ хэл. Би хинд итгэх ёстой вэ? Мэдээж бидэнд. Юу? Хинд итгэх ёстой гинэ?